Бүтэн хэмжээ өсгөж, цагийг үр дүнтэй зарцуулж сурахын тулд The Productivity Project номноос таны сонорт хүрч байна. Ингээд ном руугаа шууд орцгоё. Эсэргүүцлийг сөрхөн. Мотивац бол хэрэггүй зүйл. Яагаад вэ гэж юу? Марк ширээн дээрээ сууж хоосон спрейдшит рүү гүйлрэнэ. Жилийн төсөн төлөвлөгөө яг л хаатар бороо шиг дээрээс нь нөмрөөд байх шиг. Гэтэл гэнт компьютерын кибордын тоосоо цэвэрлэх нь хамгийн яралтай ажил мэт санагдав. Тэр өөрийгөө хүчилж үзлээ. Утсаа шургуулганд хийгээд браузер дээрх бүх сошиал медиагаа блоклов. Дааж 10 минутын дараа тэрээр гар хариуцагчийн савн дээрх анхааруулгыг уншаад сууж байлаа. Тоотхон түүнд хитрхээ өдөртэй байсан хэрэгэлдэ. Бид ажлаа хойш тавьдаг. Хүчин ажил өөрөө сайхан төрж төрүүлдэггүй юм. Төсөв тодорхойгүй, уйдгартай, бас хугацаанч тодорхойгүй. Маркийн тэр хүнийг өвдөлтөж харж шууд зогтоох төвч дарсан юм. Тэр ажлыг илүү амархан мэт харагдуулахаар өөрчлөх хэрэгтэй боллоо. Гэхдээ Марк тоглоомын нэрмийг өөрчилжээ. Тэр галт хонооос таймер аваад 20 минут дээр тавилаа. Зэрүүлэг дуурах үед нь өөртөө шинэхэн кофе авч чанж өгөхөөр амлав. Тэр ажиллах ёстой том файлаа 3 жижиг тодорхой алхам болгоод хуваачглаа. Айц алга болжээ. Тодорхойгүй байдлын мангас цаг хугацаатай уралдах энгийн тоглоом болж хувирлаа. Тодорхой шагнал хатуу хил хязгаар нэмснээр тэр өвдөлтийг арилгасан. Таймер 19 минут хүрэхээс өмнө тэр эхний тоогоо бичсэн байв. Маргаашийн танихгүй хүн. Дэвид хамгийн хэцүү ажлаа шинэ ажилтнанд огт хэрэгэлцэлгүй өгчихөв. Тэр эрт уулзалтууд, фитнест явах, хатуу хоолны дэглэмүүдээ үн дээрээ овоолжээ. Нөгөө шинэ ажилтнанд зохицуулчих нь биз гэж бодоод лаптопоо хаасан юм. Үнэн дээр шинэ ажилтан гэж огт байгаагүй л дээ. Тэр зүгээр л замбраагүй амьдралаа өөрийнх нь зохиомжтой хувилбар руу төлөвчсөн юм. Тэрээр маргаашин Дэвид супер баатар болж хөрнө гэж үнэхээр итгэж байлаа. Нар мандлаа, сэрүүлэг 5 цагт дуухарлаа. Супер баатар алга. Зүгээр л асар их ажилтай ядарсан нэг залуу сууж байв. Тэр би аимшигыг хизээтэй хүлэн шүрчгдэх байна хэмээн гайхацсан. Бид өөрсдийнхөө ирээдүйн хэлбэрийг яг л танихгүй хүн шиг төсөөлдөг гэдгийг тархины судалгаанууд харуулдаг юм. Бид үүрэг хариуцлага тэрхүү ирээдүйн хүнд шилжүүлж өгдөг. Бид хийсвэр нэгэнд үүрэг хариуцлага өгөвч эцэст нь өөрсдөө л тэр ачаагаа өөрөн шүү дээ. Тэр дараа нь төлж чадахгүй амлалтууд өгөө байсан. Тэр календараа хараад ажлуудын талыг хассан. Хэрвээ одоо хийхэд хэд хэцүү санагдаж байвал маргааш чаг адилхан санагдана гэдгийг ойлгосон юм аа. Эцсийн хугацаа туллаа. Хадсан мафийн гялтганах дэлгэцний хажууд хэвтэнэ. Дэвид компьютер дээр хоосон хуудас руу ширтэнэ. Түүнд тайлан бичигт бүтэн 7 хоног байсан. Надад хангалттай цаг байна гэж бодоод шин таб нээв. Бүтэнсэний орой боллоо. Нөгөө таб хоосон хിവэрэл тань сонсогдож байна уу? Тэр ширээг зэгцэлж кофе чанахад овоо их хугацаа зарцуулав. Хит их мэт санагдсан хугацаа түүний урам зоригийг нь устгахчжээ. Ажил залхуу муу шиг сунжирч хамаг цаг нь эзэлчихжээ. Лаптопны гэрэл авчив. Батарейны гэрэл улаан болж ердөө 40 минут үлдсэнийг харуулв. Сандарч эхэллээ. Дэвид өчтөр цэнэглэгчээ алга болгочихсон юм. Төгсгөл хүмүүст амралтын өдрүүд замхран одож цагийн зүү төгсгөл рүүгээ яарав. Дэвид кибордч өстой нүдэж өглөө. Утсаа чаралгүй төгс тохирох үг чайхаа болж бодит мэдээлэлээ шууд бичв. Хязгаарлагдмал хугацаа түүнийг илүү төлөрөхөд хүргэсэн юм аа. Дэлгэц ундрахын яг өмнө тэр сенд дарж амжжээ. Тэр 3 хоногийн ажлыг ердөө 38 минутанд дуусгаж өөртөө бага хугацаа өгөх нь тодорхой хязгаар үүсгэдэг. Тэгээд чи цаг өрхөө болж ажиллаж эхэлдэг байна. Хуурамч гүйлтийн зам. Офисын дундаж ажилтан өдөрт 3 цагийг зүгээр л текст нааш цааш зөөхөд зарцуулдаг. Марк орой 6 цагт дэлгэц рүүгээ ширтэн сууж байв. Инбокс нь цэвэр, фолдерууд нь эмгцэгцтэй, ширээн гялцал. Гэхдээ дотор нь хүнд мэдрэмж төр. Тэр 8 цагийн турш хурдан хариу өгч, чатуудыг ангилж, ажлын утсын уулзалтуудад суусан. Гэтэл дарга нь шинэ сурталчилгааны драфт асуухад түүнд үзүүлэх юм байсангүй. Марк хуурамч ажлын гүйлтийн зам дээр гачгсан байв.
Энэ нь аарсаар ажлуудыг бодит дахиц гэж андуурах үед үүсдэг юм. Аарсаар жижиг ажлуудыг дуусгахад тархинд допамин хурдан хугацаанд ялгардаг ажээ. Би ажил хийж байна гэж тэр боджээ. Хэрэгслүүдэд эмхэлцэгцлээд л байвал нөгөө чухал ажлыг хойшлуулад л байгаа хэрэг юм шүү дээ. Нөгөө хуурамч ажлын гүйлтийн замаас буухын тулд Марк имэйлийг өдөр тутмын ялтгэж тооцоо болсон. Тэр браузеруудаа хааж цагаан цас авч эцэст нь сурталчилгаагаа бичиж эхэлжээ. Ийхүү өнөөдрийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Бичлэг таалагдсан бол лайк, subscribe дараарай. Дараагийн дугаараараа уулзтлаа. Баяртай.